Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачлах түншлэл 2022 үндэсний чуулган Орхон аймагт эхэллээ. Тус чуулган 3 өдөр үргэлжлэх юм. Чуулганд тогтвортой хөгжлийн боловсрол 2 төслийн завгар 30 сургуулийн удирдах ажилтан багш сурагчид оролцож байгаагаараа онцлогтой байлаа. Манай аймгийн хувьд ерөнхий боловсролын 4, 5, 14, 15 дугаар сургуульд тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд ерөнхий боловсролын 14 дугаар сургууль улаасан гэрлүүдээ лед гэрлээр сольж эрчим хүчээ энэ оны эхний 5 сарын байдлаар 3 сая төгрөгөөр хэмнэсэн сайн туршлага бий болжээ. Манай сургууль 2019 оноос хойш тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсрөлд улсын хэмжээнд загвар 30 сургууль болохын төлөө төслөө бас хэрэгжүүлэн энд шалгаран оролцоод байж байгаа. За үүнээс хойш бид нар 19 оноос хойш за сургуулийнхаа тогтмол зардлыг хэмнэх зорилгоор улаасан гэрлийг лед гэрлээр золих зорилгоор хэрэгцээ хэрэглээ хэмнэлт төслийг үндсэн төсөлтөд авч хэрэгжүүлсэн. За үүгээр бид сургуулийнхаа бүх дотор орчны гэрлийг лед гэрлээр анд энерги орон нутгийн бас компани болох анд энерги компанитай хамтран энэ төслийг хэрэгжүүлээд байна. За дараагийн 2 дэд төслийг болохоор бид нар эрчим хүч бидний амьдралд за залах салах хэмнэ гэсэн энэ төслийг бага ангидаа дунд ангидаа гэдэг 2 хүүхдийн эрчим хүчийг хэмнэх боловсролыг олгох, тогтвортой хөгжлийн боловсролыг олгох зорилготойгоор 2 үе шаттай бас хэрэгжүүлээд байна. Ингэснээрээ бид нэр хүүхдүүд өөрийн орчинд амьдарч байгаа орчиндөө болон зөв дадал хэвшүүлэх зорилгоор эрчим хүчийг яаж хэмнэж олох вэ? Энийн тогтвортой хөгжилд яаж нөлөөлөх вэ? За үүгээрээ бид нэр сайн хичээлээр хүүхдүүдтэй яаж ойлголт мэдлэгийг өгөх вэ? Багш сайн хичээлээр ямар арга зүй хэрэглэлтүүнийг ашиглаж арга зүйгээ шинжилсэн энэ тогтвортой хөгжлийг хэрэгжүүлж болох уу гэдэг энэ олон үе шаттай ажлуудыг зохион байгуулад яваад өнөөдрийн үр дүнд хүрээд байж байна. Ингээд улсын хэмжээнд загвар сургууль болохын төлөө хамтран ажиллаж байна. Өнөөдөр бид нар бас 6 аймаг 2 дүүргийн зочдыг бас өөрийнхөө сургуулийн үйл ажиллагаатай танилцуулсан. Ингээд төслийн хүрээнд хийсэн ажлуудаа маш дэлгэрэнгүй танилцуулж бас өөрсдийнхөө арга туршлагыг түгээн дэлгэрүүлж байна. Улаасан гэрлийг лед гэрлээр сольсноор бид нар ямар үр дүнд хүрж байгаа гэхээр за ковидын үеийн 2 жилийн сургалтын үйл ажиллагаа яваагүй энэ жил бүтэн явлаа тий. Тэгэхээр яг энэ хагас жилийн хүрээнд бол бид нар 3 сая төгрөгийн хэмжээд байгаа сургуулийнхаа хэмжээнд. Тэгэхээр энэ нь бол үр дүнтэй юм байна. Тэгээд орон нутгийн компани анд энергитэйгээ хамтарснараа анд энерги компани нь өөрөө улаасан гэрлэн лед гэрлээр солихын ачааллууд нь ямар давуу тал байна вэ гэдгийг бол бидэнд ойлгуулсан. За мөн ялгаагүй хүүхдүүд өөрсдөө энийг туршиж үзсэн. За тэгэхээр хүүхэд болгонд бол ийм мэдлэг түгээн дэлгэрсэн ийм төсөл болж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл 5 аймаг нийслэлийн 2 дүүргийн загвар 30 сургуульд хэрэгжиж байгаа юм. За өнөөдрийн маань энэ тогтвортой хөгжлийн боловсролын түлээх түншлэл санаачлаг чуулган болвол тогтвортой хөгжлийн боловсрол төсөл Монгол улсад хэрэгжээд 2 дахь үе шатаа буюу 2015 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжээд ингээд дуусч байгаа. Тэгээд өнөөдрийн энэ чуулганы гол зорилго нь бол Монгол улсад ногоон хөгжлийн бодлого тогтвортой хөгжлийн хэтийн зорилттой тодорхойлсон аймагуд бас манлайлж манай энэ төсөлд бол хамрагдсан. Өнөөдрийн байдлаар бол 5 аймаг Улаанбаатар хотын 2 дүүрэг бол хамрагдсан байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол ногоон хөгжил тогтвортой хөгжлийн хэтийн зорилттой тодорхойлсон 13 аймаг байдаг. Энэ чиглэлээр бол мэдээж тодорхой үйл ажиллагаа явуулаад ногоон хөгжлийн бодлого Монгол улсын алсын хараа 2050 том урт хугацааны бодлогын баримт бичигт туссан байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалах тогтвортой хөгжлийн зорилтыг хангах үнэлэн зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаа аймагуд бол байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ чуулганы гол зорилго маань бол яг энэ Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015 оноос 2 дугаар үе шатаа хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн боловсрол төсөл маань боловсрол соёл шинжилгээ ухааны яам, байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаагаараа маш онцлогтой. За ялангуяа 2 дахь үе шатыг бол илүү тогтвортой хөгжлийн төлөөх асуудлуудыг бол яах аргагүй боловсролын салбараар түүчээлж авч явах ёстой. За байгаль орчин аялал жуулчлалын яам бол тарья байгууллагууд буюу олон нийт рүү чиглэсэн байгаль орчныг хайрлан хамгаалах, байгаль их дэлхийг авч үлдэх, байгаль орчинд ээлтэйгээр амьдрах, инновац цэвэр технологиг нэвтрүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг бол олон нийтэд тэр тусмаа боловсролын яамтай хамтраад эцэг их олон нийт иргэдийн түвшинд сурчин таниулах, ойлгуулах ажлыг бол энэ төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаамаа. За тэгэхээр энэ төслийн хамгийн нэг чухал 2 дахь үе шатны маань нэг онцлог юу вэ гэхээр илүү бодлогын баримт бичиг дээр ажиллахаас илүү яг
орон нутагт бичил төслүүдийг 30 бичил төслийг бол хэрэгжүүлж тодорхой үр дүнг бол гаргаад ингээ явж байгаа аймаг болгон дээр. За энэ хөтөлбөрийг баталснараа бол одоо энэ олон улсын доктортой хөгжлийн боловсрол замун одоо бас нүүбийн хүн амын хүүхд төгслийн сан олон улсын донор байгууллагуудаа харилцаж ажиллах одоо ийм анхны одоо ихтгэл зүйрүүл бий болсон гэж харж байгаа. Цаашдаа энэ хөтөлбөрөөр дамжуулаад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нь бол олон улсын байгууллагууд бас аймагуудтай хамтарч ажиллахдаа бол яг ийм доктортой хөгжлийн хөтөлбөртэй байна уу, зорилттой байна уу, төлөвлөгөөтэй байна уу, төсөвтэй байна уу? Ер нь манай энэ хөтөлбөр энэ аймагт үр хурж өгөх нүггүй гэдэг хамгийн түрүү нэг нэмэнд харддаг юм байна. Тэгэхээр бид нар бол Орхон аймагт ногоон хөгжил одоо 2030 хөтөлбөрөөр баталснаар олон улсын хөрөнгө оруулалтуудыг татах олон улсын байгууллагад хамтарч хамгийн нэг нэмэр бүрдүүлсэн. За энэ үүний үндсэн дээр ч гэсэн доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл хөтөлбөрт манай аймагуд одоо үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бас 10-аад сургууль одоо хүсэлтэд явуулж 4 сургууль шалгарсан байдаг. За ерөнхий боловсролын 4-р сургууль, 5-р сургууль, 14-р сургууль, 15-р сургууль. Эдгээр шалгарсан сургуулиуд бас аймаг орон нутгаас төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Нийтдээ бол нэг сургууль 30 гаруй сая төгрөгийн дэмжлэг бол аймаг орон төсвөөс үзүүлэх ёстой. Энийг бол манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар Садаргын тамгын газар бол ногоон Эрдэнэт 2030 хөтөлбөрийн хүрээнд бол хэрэгжиж байгаа ажил учраас үндэслэлтэй гэж үзвэл хөрөнгө оруулалтуудыг бол одоо тасралтгүй одоо хурдан шуургаар шийдвэрлэж байгаа. Доктортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачлах түншлэл 2022 үндэсний чуулганыг байгаль орчин, аялал жуулчлалын яам, боловсрол шинжилгээ ухааны яам хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Тус доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл эх оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.